Алгуй улаан цавын домог. Буддын шашны бурангуй хуурамч номлолд ард түмнийг мөнхрүүлсэн дээр үед юм. Чонон нүдэд хожтой нутаг усан дан нэр муутай ном эрдэм тунд аравхан чогров марамгэгч ганц бие лам олонд нэрд гарсан сүрхий лам болох юмсан гэж олон жил бодсон ч онцгой юмгүй хоног өдрийг өнгөрөөсөөр байж. Тэгтэл олгоо улаан цав гэдэг онгон савдаг оргинсон нэгэн газар байдаг гин. Олон лам хувраг очиод ороолон савдгийг дарж чадаагүй гэж олонний ам дамжсан үг сонсов. Нэр төр дуртай чогров марамб нэг өдөр тэр ууланд очсонд үнэхээр олгоо шиг улаан хөрөнгө өнгөтэй өндөр уул дайралтжээ. Хад асхан хачин олон нүксүү болсон. Хөл тавьсан газраас нь хөвөрсөн урт могоо бодолсон. Хүмүүсийн ярьдаг савдгийн орон байж мэдмээр газар байж гин. Чогров марамб заяад итгэх газар мөн болтой гэж бодоод олгоо улаан цавын онгон савдгийг дарахаар ирлээ гэж ойр хавийн айл амьтнаар зар тарааж сүсэгтэн олныг ятхан сүм дууган бариулж сүржигнэн суудаг болж гин. Гэтэл олгоо улаан цавын агуй хатаар оромжхийн ойр холын баячуудын адуу малыг хошуу дамжуулан амьдардаг шилийн нэгэн сайн эр байж. Шилийн сайн эр баяд ноёдын зүргээс тасалсан малаан бартаа ихтэй жалганд нууж байгаад харанхуй шөнөөр харих хол хөөж аваачдаг байсан болохоор адуу малаан ор сүрггүй алдсан баячууд олгоо улаан цавыг ороолон савдагтай гэж олонд цуу тараасан юмсан. Шилийн сайн эр алсын хошуунд адуу малаар аралжаа наймаа хийж яваад замын айлаар буусанд олгоо улаан цавын хонгон савдгийг дарахаар онцгой сүрхий эрдэнэ чадалтай нэгэн лам ирсэн тухай сонсоод яаран ирэхэд үнэхээр олгоо улаан цавын хад чулууг дөргөөсөн хэнгэрэг цангийн дуу өдөөс нь угтаж доохон холдуулж авахгүй бол онгон савдаг нар маань олон дэлгэрэх аюулд орно гэж бодоод оройхон шиг оргондог агуугаас сан гарч явтал гүнзгий гавцалд барьсан багхан дуган дайралдаж хэнгэрэг цангийн дуу хиц гадыг цуур айтуулж байна. Сайн ирэл ламыг эндээс тонилгох ямар арга хэрэглэхэн амархан бодож олжээ. Өнгөрөх өвөл нутгийн баяны сэтэртэй хөгшин буур сахалтын залуу бууртаа ноцолдож байгаад хэмхжүүлж үгсэн юмсан. Тэр үгсэн буурын толгоогоор ламыг айлгая гэж бодоод толгойг нь олж соёо шүдийг нь улаанаар будаж нүдэнд нь ногоон хөнгөний шаварч ихэж шар зосоор хамар самалдгийн ясыг будаж үзүүний ясыг хэлхэн бэхэлжээ. Орой болонгууд дугны гадаа эртэл лам ганцаараа холон идэж байгаа болтой байж. Мань нэр чоны нүдэд чогров марамчи байна уу? Гараад ир гэж сүртээгийгч хашгирч гин. Өвгөн лам өндөсхийн ч очсноо хэнгэрэг цангаан авч ном тарин уншиж дамар тачигнуулаад л сүржигнэж гарч. Тэгэхэр нь дугных нүүдийг нээж буурын хаан будаж янзалсан толгойг цугуйлхан олгоо улаан цавын онгон савдаг бий байна. Одоохон эндээс холдохгүй бол орхимчтой ч хамж аваад залхин шүү гэж шүд амыг нь арцгнуулаг хөдлөж хэлэхэд аягын чинээнүүдтэй авраг могой намайг проохнэ гэж яахтаа ламын нүд орой дээрэн гарч ам нь ангагнаж муухай хашгираад мөөжрөн унаж гин. Үүнээс хойш үнхэлцгэн хагартал айсан лам үүгээр дахин үзэгдээгүй юм гин олгоо улаан цав гэж нэрлэхээс цээрлэж алгуй хэмээх болсон гэдэг. Энэ газар өмнө Хувь аймгийн цогтвоо сүмийн төвөөс баруун хойд зүгт оршдог.